За авдар судлалын үндсэн төв хэдийгээр зарим талаар дутагдaltaй байгаа ч зарим дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлэхээр зорж байна. Тус эмнэлэг хөгжимд эмчилгээний хөтөлбөрийг 2022 оноос хойш 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаамаа. 7 хоног бүрийн лав гарагт хэрэгжүүлдэг тус хөтөлбөрөөр өнөөдөр улсын дүр бижгийн Эрдмийн театрын гоцлол хөгжимчид дэлхийн шилдэг сонгодог хөгжмүүдээс тоглосон байна. Хавдрыг даван туулагчид болон тэдний ар гэрийнхэн хөгжим сэтгэл тайвшруулахаас эхлээд үр дүнтэй байгаа талаар хуваалцлаа. Хөгжмийн аялгау хөгжих нь үнэрдэхгүй, намтагдахгүй, гарт баригдахгүй хий хоосон төсөөлөл хэдиж хүний зүрх сэтгэл рүү шууд орох тийм нөлөөг үүсдэг гэх юм уу? Зүрх сэтгэлийг эмчилж хүн хамт өөртөөгөө байх, хүн өөртөөгөө тийм ярилцах тийм тухтай тийм орчин, тухтай тийм оршихуйг бүрдүүлж өгдөгөөр онцлог юм болов гэж. Энэ дотор байгаа хүмүүстэй цөмөрөөл өвчин зовлонтой байгаа тийм нэг удаа ч гэсэн ингээд ирээд ингээд сэтгэлийн дэм өгөөд тэгээд бас хөгжмөөр хайр бэлтгэлээд ингээд байгаа. Айгу гоё байна. Хөгжим сонсож байгаа нэр нь сайхан байдаг. Ирээсэн хүний миний эрүүл мэндэд юу ирээш өвчин маань илэршаад айгу сэтгэл санаа амар өндөр болдог. Ерөөл их гоё юм байна. Одоо ингээд эн чинь бас янз янзын үзүүлэлт, янз янзын өвчний илрэл сонсцсон тиймэрхүү сэтгцийн бас нэг жоох ямартай хүмүүс байгаа л бах. Тэр мөр ингээм гоё юм үзээд хараа сонсоод бас нэг жоохон зурч гисэн бас хөгжөөд баясаад аюу гоё санагдсан. За хөгжим дэмчилгээ нь Европоос гаралтай хүмүүст итгэл найдвар өгч өвчнөө даван туулахад тусалдгаараа онцлогтой. Тус эмчилгээ үр дүнтэй нь олон судалгаагаар нотлогддог. Тухайлбал хөгжим дэмчилгээг хор тавдартай хүмүүст ашиглахад сэтгэл түгших, эмгэг буурч асуудлыг илүү бодитоор харах, өвчнийхөө эсрэг идэвхтэй тэмцэх зэрэг эерэг нөлөө ажиглагдаж байна. Олон тоо хэмжээний хим эмчилгээ, туяа эмчилгээ ордог болохоор урт хугацаанд байх болохоор жоохон өвдөлт ихтэй. Тэрнээсээ яг сэтгэл санааны хямрал, сэтгэл санааны докторгүй байдал, ганцаардал, айдас төгшүүртэй их болж эхэлдэг. Тэрэнд нь яг туслах зорилгоор бол хөгжим эмчилгээ яг тайвшруулж, өөрт нь итгэл найдварыг авчирч, зориг байдалтай байлгадаг байна. Хөгжим нь стресс, түгшүүр, өвдөлтийг бууруулдаг. Тухайлбал 10-аас 15 минут намуухан хөгжим сонсоход тайвширхаас гадна зүрхний цохилт, даралт тогтворждог байна.